За бүгдээрээ сайн байцгаана уу. За CSS-ийн libraries framework гэсэн сэдвүүд явж байгаа. За хамгийн сүүлийн семинарт нэг иймэрхүү зүйл хийсэн байгаа. Амжилттай мессежүүдийг хийсэн байгаа. Гих мэтчлэн ингэж хийсэн. За энэ хийсэн зүйлсүүд нь болохоор миний GitHub руу явж байгаа. GitHub маань болохоор github.com ийм хаягтай байгаа шүү. Би эдрийг ингээд туршлаад явж байгаа. За одоо хараад үзэх юм бол FCC React гэсэн дотор байгаа. React дотор энэ сүлд hook утсан. Энэ hook дотроо одоохондоо бол яг оруулаад тавьсан байгаа. Шууд би энэ CSS-ийн засаад тавьсан. CSS-ийн дээр засаад тавьсан байгаа. Index HTML-ийг би энд засаад тавьсан байгаа. Энэ саяны эзэн амжилттай гэж гаргацсан байгаа. Энийг би тусад нь би ингээ гаргаад тавиад өгчээ. Тэгээд ажиллуулад эснээс харах зүйл байл хараад ашиглаад асуух зүйл байвал сэтгэлээ үлдээгээд асуугаарай. За мөн Facebook-ийн Free Code Camp UB гэдэг бас групп байгаа. Орж нэгдэрээ гэж уриалмаар байна. За одоо болохоор CTA component гэж. За бүгдээрээ 18 алхамтай юм байна. Хийгээд үзье. За иймэрхүү юм хийх юм байна. Sound logs and score new music, stream your favorite tracks and score new artists гэдэг start listing гэдэг ч юм уу тийм. Learn more гэдэг дэлгэрэнгүй мартын карт маягийн хийх нэ. За энэ семинараар та Tailwind-ийн талаар илүү суралцах болно. За Flexbox класс utility классуудыг ашиглаад түүний Flexbox utility классуудыг ашиглаад call to action component-ийг биелүүлнэ нэ. Тэгэхээр үйлдэлүүдийг дууддаг бүрэлдэхүүн гэж ойлгож байна. Үйлдэлд уриалдаг гэж орчуулж байна. Бас үнэн шүү те. Саяных жишээ нь ингээд call гэдэг ингээд арчих юм бол бас болно. Call гэдэг арчих юм бол бас болно. Юу биш болно гэхээр яг тэрний жишээ нь одоо дэлгэрэнгүйг нь үзэх мөн дэлгэрэнгүйг нь үзэх тэгээд одоо сонсч эхлэх гээл те. Хүнийг ингээд анхаарлын татаад цааш юм хийлгүүлэх гэдэг шүү дээ. Тэрийг call to action гэж нэрлэдэг юм байна. За HTML-ийн үндсэн suite boilerplate-ийг танд зориулаад оруулчихсан байгаа. За тэгээд хамгийн эхлээд HTML элементүүдэд та үүсгэнэ гэдэг чинь. За body дотор байгаа юм байна. Body дотор болохоор div байна. За бүр 2 байх юм байна. Inside div гэж шүү. Inside div гэж байна.
хоёр тусдаа тийг үсгээрэй гэж. За бодошус. Bodacious. За дотор байгаа дээрээ болохоор span элементийг бичих юм байна. Span. Text and sound. За H1 элемент байх юм байна. H1 text нь болохоор this cover new music гэдэг байх юм байна. За P элемент байх юм байна. Stream your favorite tracks and discover new artists. Гэж байх юм байна. To the nice. За хоёр дахь төв дотроо зөв anchor үүсгэнэ. За anchor үүсгэе бүгдээрээ. Anchor. To anchor гэсэн шүү дээ. За эхнийх нь бол learn more. Дараагийнх нь start listening. За тэгээд энд болон энд href тэгсэн юм байна. Crank it up to 11. Crank it up to 11. 11 хүртэл хагарсан. Зарим нэг англи хэлц үг нэг ажил зөөгчих юм аа тийм өмнөд бол ойлгохгүй байгаа зарим нь. За одоо ингээд HTML бүтэц маань бол ингээд барагдаад болчлоо гэж. За Tailwind одоо галбиржуулъя гэж тэ. За бүх контентоо divд багцлая гэдэг чинь. За одоо нэр ингээ харах юм бол begin with the development wraps the entire content. За бүх элементээ ингээд орооцсон байгаа. Багцлсан байгаа юм аа. Контентыг багцлсан байгаа. Дэвээс эхлэе гэж чинь. Тэрнээс эхлэх нэ. За одоо бүгдээ нэг жоох юм бичиж сурсан. Тэрийг хэрэгжүүлж үзье. За Tailwind бол тэр source script энэ чинь бас script-ээр орж ирсэн юм шүү дээ. Script source гэдэг энд оруулаад ирсэн учраас классаа дуудахлаар шууд ажиллана гэсэн үг.
PG. За Indigo гэдэг өнгө байдаг. Indigo гэдэг өнгө байдаг шүү. За Indigo гэдэг өнгө. За One Photogenic book. Гэрэнси номны нэг нэ. As the text in the outer div is default black, it is easy enough to see. It's за. Энэ хар байгаа нь харахад бол хангалттай амархан бол биш юм аа л гэж. Харахад хэлбэр биш. За тэнгуүтэй add class. За эдгээр нь бүгдээрээ text white. За ингээд энэ дотор бүх юм цагаан боллоо. Цаг. Төгссөн. За хэрвээ та анзаарсан бол гадна талын дэв нь дээшээ хавсрагдсан байгаа. За агуулга түүн дотор байгаа агуулга нь бас зүүн тийшээ өргөцсөн байгаа гэж. За зөв зүүн дэшээ бас эхнээс ингэ бичээд явахаар ч ингэ явждаг шүү дээ. Ямар ч зэрэгцүүлэлт байхгүй. Зөв одоо л үг нь орж чинь зэрэгцүүлэлт шүү дээ. За энэ дээр ингээд за зарим жоохон зай авах юм хийя гэж байна. Зайхан дээр ажиллах хэрэгтэй гэж байна. За тэгэхээр empty гэхээр margin top одоо ингэж тийш явна. Тэгэд padding 4. За push it down a bit. Shift text away from the left. So way cool. За яг энэ зэгт болвол энийг одоо ер нь юу гэж орчуулдаг юм бол энэ үед гэж орчуулдаг юм. At this point энэ үед та анзаарах болно. Юу анзаарах вэ гэхээр тэнд хитрхи их зай баруун талд гараад байгаа. Дэв дотор байгаа бол энэ зайн за тийм ээ үнэхээр их зай энд ингээд гарч байна энэ хэсэгт. Яг энэ хэсэгт гарч байна. За та өнийг ингээд өргөн өгөөд хамгийн бага болох хэрэгтэй гэж. За ND гэдэг маань medium дэлгэцтэй үед дэлгэцийн нийт өргөний 2.1 байх юм байна. За тэгээ энийг ингэж үзээрэй л гэж. Өмнөхдөр нөгөө бүгдээр ер нь хийцтэй. Өмнөх гэхээр энэ дээр хайгуу. Тэгээ CSS хамгийн гол нь одоо layout-ийн асуудал байдаг. Тэблэр их юм уу хамгийн аимшигтай жишээ нь тэблэр их юм уу нөхөр тэгээд зүгээр цуудаад бичээд авах юм уу grid буюу тор татсан юм шиг байдлаар их юм уу flexer их юм уу гэдэг асуудал байна. Ерөнхийдөө бол grid flex гэсэн хоёр хэлээр хэлээ гэж. CSS-ада бичнэ гэх юм бол flex-ийг
сайн сурахтай. Би ч гэсэн одоо флексийг сайн сурах гэдэг ингээд үзэж байна да. Гэдэг шиг тэ. Үзэж байна да. Үнэсээ. За бүгд зүүн талд руугаа олчлоо гэж. За одоо margin x тэнхлэгт ингээд өгөө гэж байна. За x тэнхлэхийн даваа margin өгөхийн тулд mx За mx юу гэж бичиж дөө? Half tall гэж бичиж. Асуудал ахгүй. Terminated. За тэгээд item-ууднаас нэг асуудалд орж байна. За div доторх агуулга нь за одоо ингээд харьцангуй зайтай болсон зохион байгуулалт илүү дээр болсон гэж аах байснаа бол үнэхээр тийм шүү. Одоо энэ классуудыг ингээд байхгүй болгоход л очиж гоё л шүү дээ. Ийм байсан юм ийм болчлоо гэдэг чинь. За үлдсэн зай авах болон энэ зохион байгуулалтын бол дээр flex box-тай ашиглах хэрэгтэй гэж юм. Уян хатан хайрцаг гэсэн. Уян хатан хайрцаг. Flex нэр нь уян хатан гэсэн. За үүтэй класс. За энэ чинь зүгээр өөр flex гэсэн юм байт юм лээ. Flex гэвэл. Ингүүд одоо ингээд за манай элементүүдийг харах юм бол 2 тип байгаа. Яг зөв ингээ 2 тип рүүгээ хуваагдчихж байгаа. Энэ талд 2 anchor байгаа. 2 anchor байгаа. Энэ маань яагаад ингэж байгаа? Тэлээ. 2 anchor байгаа. Anchor гэхээр одоо link. Энэ дээр одоо старсан болно. Тийм. Одоо старсан болно. Тэнгүүт flex. За 2 талд хаваагдчихна. Justify. За evenly distributed хийх хэрэгтэй гэж байна. Жигд тархсан хийхин тулд items items center гэж хэлдэг. Ийм байсан. Тийм болцсон. За гайхалтай. За буруу байна. За items-а заяа. Бүгдээр юу яач? Ингэж амар толгоо яж харна. Энэ дээр flex гэснээр gap 4 justify center items center justify center items center justify center за явахгүй байна те. Should justify. Oh, justify around. Yeah. Around. So, get to the chopper. Yeah.
Flex justify around items center. If you adjust the width of preview tab to the width identical to a mobile device again, you will notice the contents always sitting side by side. Always side by side. Always side by side. Хоёр анкер зэрэгцэж штэ. Mobile чинь за тэгээ энэ мобайл дээр бол хэсэд байх юм шээ гэж. За үүнийг зөвхөн тулд бол Flex call гэдэг юм гинэ. Flex direction-ыг бага нь болгочдөг гинэ. Flex чиглэлийг бага нь болгочдөг гэж. Тэгээ дээрээс нь өрөө тавьчихдаг гэж байна. Дээрээс нь өрөө тавьчихдаг гэж байна. За бүгдээрээ туршаад үзье. Flex call. Тэгвэл одоо өмнө Flex raw гэсэн гэсэн үг тийм. юм шиг ах юм. За Flex за you are crushing it. You're crushing it. You're crushing it. Давж ийн гэдэг чинь хэлтэй. За энэ үед агуулга энэ гадна байгаа div доторх хоёр div элемент маань дээрээсээ нэгнийхээ дээрээс ингээд хэлсний хэмжээгээр өөрчлөгдөж чадна гэсэн зав зүйлтэй. Ер нь энэ чинь анхандаа л юм байсан шүү дээ. Нутаал доош цуцлсан. За өдөр энийг нэгээс орчуулаад байгаа тийм. Дэлгэцэн хэмжээнээс үл хамааран бие биенийхээ дээр оолсон байна. Яагаад гэвэл Flex call class нь div элементийг багцлалтанд div элемент доторх Flex call тэмаа гэнэ. Очин та орох div элементийг Flex call анги байдаг гэнэ. За тэгэхээр би бол одоо ингэж ойлгож байна. Class. За энэ хэдий raw гэд бүгдийг нэг баганд хийцэн боловч тэрийг тусад нь дотор нь болохоор мөр болгочих ёо гэж би хэллээ. LG Flex raw. За энэ дээр эхлээ бичээд үзчих тийм үү? Энэ дээр эхлээд LG Flex raw
энэ чинь ээлжиж бас амар том доо тий. Ийм үед ингээд вау гайхалтай. Энд чинь одоо өстой лаг болж ш тий. Яг ийм байх тоххой. Тэгэхээр ямар гоё юм бэ. Одоо энэний орно нэгэд хоёр товчлуур байлаа гэхэд товчлуур маань өөрсдөө шууд доошоо ночоод ингээд гарчих юм шиг. Тэгэхгүй ингээд хойшлуулаад тоглох болохгүй байгаа гэсэн. Одоо энэ үед ийм болчихж шээ. Энэ нь болохоор чинь хамтдаа хоёр баав наагац тий. Одоо болохоор ийм болчихгоо ийм байж байгаа. За бүгд үзье. Яам байна. It's morphin time. Зэний хотох чинь өдөр ойлгоё. Энэ нь том дэлгэцтэй төхөөрөмжтүүд дээр уян хатан чиглэл нь игнээ болно гэсэн үг ээ. Үүний дахин харуулгын тулд хүчийг илүү том болгож тохируулна гэж. Амар том дэлгэцтэй бол ингээд бат нь бол ингээд очиж болох юм байна. За хамгийн сүүлд нь sharp is outer deep. За тэр нэг муухай үзүүрт темийг болёо л гэж тийм толд байна шүү дээ. Раунд өдөрлөө. Раунд өдөндий. Ямар ч бордер байхгүй мөртлөө. Ямар ч бордер байхгүй шууд ингэж болох юм байна. За Span элемент рүү хөдөлцөөё. Sound glue бичгтэй. Uppercase болгоё гэж юм. За. Бүр маш ингийн. Class upper. Юу ингэж бичих юм бол өөр ийшээ текст өгсөн ч гэсэн тэр чинь өөр upper болоод харагдчихна л да. За uppercase гэж бас бичих юм шүү. Олон хэлбэр тохиолох хэдэн л сурчвал одоо Word-ыг нэг форматлдаг тий. Тэр үйлдэлүүдийг л сурчвал болно. Болчих байх гэж би боддгоо. За H1-ийн хувьд H1 зарлаад за H1-ийн хувьд классик өгье. За font bold text 4XL. Вау, үнэхээр яг нэг амьдрал дээр яг нэг байдаг те. Яг одоо энэ дээр жишээ нь энэ дээр ингээд байдаг шиг лаг харагдаж шүү дээ. Энэ дээр байдаг яг энэ минь хэсэг шиг энэ хэсэг шиг харагдаж шүү дээ. Одоо нэг дуу руу ингээд орохлоор сайн лаг харагддаг. Энэ дээр ингээд дээр энэ шиг ингээд томор гараад энэ дээр гоё гарч байгаа юм байна. Bolder, bigger. За мөн юун чинь томорч байгаа учраас үсгэн томроод байгаа учраас мөр хоорондын зай маань бас ихсдэг гэж байна.
За уучлаарай, буруу тайлбарласан. Мөр хоорондын заахын бас өгч ёо л гэж. За plus дээр нь margin vertical axis for за одоо нэг амар зайтай болчихтой. Яг line space дээр хэрэглэх юм болоо гэж бодож ирсэн чинь зүгээр марж өгчлөө. За ингийн бол дээр дөрөө орчин. За h1 нь 16 пиксел. Болно. За бүр The paragraph under the h1 looks good. За энэ h1 бол гоё харагдаж байна. Энэ дахиад өөр стайл хэрэг алгаа л гэж. За дараагийн нөгөө хоёр anchor руу орж болно гэсэн үг гинэ. Энэ бол энэ хоёр. За first anchor. За anchor дээр class. За background white. Okay. За hover үед нь background нь gray 100 юм. Gray 100. Гинэ за болж л байна. За text indigo гэдэг юм гээд indigo 600. Манаас нэр indigo 600 гэрлээд байгаа тий. Тийш indigo 600 хэрэглэж. Баг зэрэг цайвар өсөртэй л маавч байна. За энэ дээр нь class. За background нь болохоор pink 500. Hover with background pink 600 болох юм байна. За болж л өстэй pink 600. Text white болох хэрэгтэй юм байна. Text white. За одоо анкеруудаа илүү товчлуур шиг харагдуулдаг болгоё гэж байна. Товчлуурт харагдуулахын тулд px за хөндлөнгөөр хайдан дотоод зайн 4 хосоогоор дотор зайн 2 гэж харагдуулъя нэ. За болж юм те. Дотроос 2 нь бол ингээд түлхээ цаг авчлаа.
За яг нөгөө энэ яг эн чи хэдэн RAM юм бэ гэх юм бол энэ хөл. За each of them гэж шүү. Тэгэхээр each of them гэж явах бол тэр ингэж л хэрэгтэй гэсэн үг. That's the way it's done. To finish after button styling. За энэ бат тавчлуурынхаа загварыг дуусгахдаа font semi bold болгоно нэ. За font semi bold font semi bold гоё тийм ээ. За each шиг яаж боловлох вэ гэхлээр rounded гэдэг хэлсэн тэ. Rounded гэсэн. За rounded гэж заавал хэмжээг нөх юм байна MD ч юм уу. Ер нь бол зүгээр rounded гэхээр small-оор авчдаг юм байна. Тийм шүү. Эхний анкер дээр хийцсэн. Энд тост амар юм нөө. Rounded. So here's looking at your code. Код ч юм харж байна гэж. За хамгийн сүүлд гэж юм. Хамгийн сүүл ялах юм байна. За дээр дороодсон сайн зайг нь аваад өгөөрэй л гэсэн. Угсаа одоо тэр нэгнийхэд бүр наалтах цаашаа цавдсан юм шилжсэн шүү дээ. За spaced apart. За эдгээрийг хийхин тулд за div element дээрээ та төвлөрөх хэрэгтэй гэж. Тэр нь энэ хоёрыг бол агуулж байгаа учраас юм аа гэж. Тэгэхээр энэ гэсэн үг. Ер нь яг ингээд бас эндээс амар гоё зүйл суралцлаа шүү дээ. Энэ хоёр адилхан ингээд элемент байвал одоо button элемент ч юм уу те хоёр адилхан anchor элемент байвал түүнийг нэг division дотор хийх нь аюу зүгээр гэж шүү дээ. Тийм үл нэг CSS мччихсан болчих шүү дээ. Эндээс хамгийн гоё суралцах юм энэ detailд байгаа энэ хэсэг байлаа да. Flex-тэй ажиллаж байгаа хэсэг амар чухал байлаа. Энэ хэсэг. Flex call гээд эхлээд баг нь болгосноо том дэлгэцэн дээр наад чинь бол мөр болно шүү гэж байгаа. Тоош хөндлөн болно шүү. Жижиг дэлгэцэн дээр бол одоо бүгдээ нэг дахиад туршаад үзчих болно. Бүр ингэж гард юм шүү тартаа. Энэ нь бол бас лаг гардаг шүү. Тийм бол ингээд харж бүр том дээр тий энэ бүр том дээр ингэж байна. Бүр том дээр. За энэ гэхдээ ингэж юм бол энэ багааны алтааш харагдаж тий. За ийм классыг нэмж болдог гэдэг чинь класс
За энийг flex гэх юм байна. Одоо бол ямар ч layout-ийн зохион байгуулалт онооч өгөөгүй байх шүү дээ. За flex гэж бичгэд л ердөө тэр цавуудсан юм шиг наалдсан юм арилжлаа. Наалтан гонсалчлаа гэх юм. За flex gap 2 гэж юм. За 2 пикселийн хоорондоо зайтай. 2 пикселийн хоорондоо зайтай. За тэгээд дээд талаас 6 пикселийн зайтай. За with that your city component workshop is complete гэж. За баярлалаа. Cranked it 11. Cranked it 11. За би эдрийг GitHub руу оруулаад авчаа. Тэгээд шаардлагатай бол ашиглаарай. Сэтгэл санаагаа YouTube дээр хаалцаарай гэж хэлье гэж. За дараа нь бас дахиад нэг workshop байсан. Тэр workshop-ороо уулзтлаа. Түр баярлалаа.